За өнөөдрийн бичлэг дээр Тунгаан бодох уу түргэн шийтгэх үү номыг сонгож авсан. Номын зохиолч Даниэл Канеман бол дэлхийд сэтгэл судлаач хэрнээ эдийн засгийн салбараас Нобелийн шагнал авсан анхны эрдэмтэн гэдгээр алтартай еврей зохиолчийн бичсэн ном байгаа. За номын зохиолч маань яаж явж байгаа сэтгэл судлаач хэрнээ эдийн засгийн салбараас Нобелийн шагнал хүртэх болсон бэ гэхээр бараг л энэхүү номын агуулга дээр үндэслээд Нобелийн шагнал хүртсэн гэж хэлж болно. За номын зохиолч маань өөрийнхөө хамтрагч Амос гэдэг эрдэмтэнтэйгээ 1970 онд бол өөрийнхөө хамгийн алдартай туршилт судалгааг хийсэн байдаг. Хүний шийдвэр гаргалтын талаар хүн ер нь ямар үйл явцыг туулаад ингэж шийдвэр гаргадгийг, хүн сонголт хийхдээ хүний бодол дүгнэлт үүсгэхэд ер нь ямар үйл явцыг туулаад ингэж бодож ингэж дүгнэлтийг гаргах юм бэ гэсэн ерөн шийдвэр гаргалтын талаар судалгаа хийсэн байдаг. За түүний судалгаа болон туршилтын хариу бол эдийн засгийн салбарынхны бараг зочроосон гэж хэлж болно. За түүний судалгааны хариу бол эдийн засгийн салбарт маш том шинжилэлтийг авчирсан гэж үнэлээд 2002 онд бол Нобелийн шагнал өгсөн байдаг. За түүний судалгаа бол ямар хариу гарсан болоод эдийн засгийн салбарт шинжилэлт авчирсан гэж үздэг вэ гэхээр 1970 оноос өмнө бол эдийн засгийн салбарын эрдэмтэд бол хүнийг харахтаа хүн гэдэг амьтан бол маш ухаантай, маш логик сэтгэлгээтэй, рационал сэтгэлгээтэй, ямар нэгэн шийдвэр гаргахдаа так амар тооцоолож үзэж байгаа л өөртөө хамгийн ашигтай шийдвэрийг гаргадаг хүн бол маш логик сэтгэлгээтэй амьтан гэж үздэг байсан. За бас хаяада хэрвээ хүн өөрөө сэтгэл хөдлөлтөд автах юм бол хит их уурсан үедээ, хит их гомдсон, баярлсан үедээ л хаяада нэг логик сэтгэлгээгээ алдаж буруу шийдвэр гаргадаг болохоос ихэнх үед бол хүн оюун ухаанаараа ухамсартайгаар шийдвэр гаргадаг юм логик сэтгэлгээтэй амьтан гэж үздэг байсан. Харин номын зохиолч маань өөрийнхөө туршилт судалгааныхаа үндсэн дээр бол хүн гэдэг амьтан чинь ерөөсөө ч тийм логик сэтгэлгээтэй лаг тэгэл тунгаан бодоод шийдвэр гаргадаг амьтан ерөөсөө биш юм байна. Хүн чинь ерөөсөө л юмыг аль болохоор зөвөр өнгөцгөн бодоод яаруу шийдвэр гаргадаг. Ерөөсөө ч тэгж олон талаас нь тооцоолж бододгүй маш хурдан шийдвэр гаргадаг амьтан юм байна. Нэг үгээр хэлбэл хүн тиймчлаг ухаантай, логик сэтгэлгээтэй амьтан биш юм байна гэдгийг баталсан байдаг. Ингээд уламжлалт эдийн засгийн салбарын эрдэмтдээс шал өөр шинэлэг дүгнэлтийг гаргаж ирсэн учраас эдийн засгийн салбарт маш том хөгжилтөнд хөрөнгө оруулсан. За мөн эдийн засгийн салбарт бол зан төлөвийн эдийн засаг гэхүү үйл хөдлөлийн эдийн засаг гэхүү тийм шинэ салбарыг нээсэн тухайн салбарынхаа эцэг нь гэж хэлэгддэг хүний бичсэн ном байгаа. За номын яг гол үндсэн санаа руу оръё. Тунгаан бодох уу, түргэн шийтгэх үү. За тунгаан бодох уу, түргэн шийтгэх үү ном чи ерөөсөө өөрөө л шийдвэр гаргалтын талаар ном шүү дээ, тий. Ер нь бидний бодол дүгнэлт хаанаас яаж бий болсон юм бэ? Таны толгойн дотор бодогдоод байгаа энэ бодол дүгнэлт чинь та өөрөө үнэхээр ингээд бодоод шийдвэр гаргаад байгаа мүү? Аль эсвэл зүгээр л өнгөрсөн дурсамж дээр үндэслэл шийдвэр гаргаад байгаа мүү? Яаж энэ таны толгойн дотор бодогдоод байгаа бодол чинь хаанаас ер нь бий болоод байгаа юм бэ гэдгийг судалсан ном шүү дээ, тий. За энэхүү номын яг хамгийн гол чухал санаануудын нэг нь бол бидний тарих байгаа. За тарих маань бол бидний тарих ерөөсөө аль болохоор бага ажиллахыг хүсдэг. Яагаад гэвэл их ажиллах юм бол маш их энерги зарцуулдаг учраас бидний тарих бол аль болохоор бага ажиллахыг хүсдэг. За ингээд бага ажиллахыг хүсдэг учраас бид нэр альва нэг зүйл олон удаа давтагдаад эхлэх юм бол тэр зүйлийг эн чин ийм байна гэд хатгалаад аваад үлдчихдэг. Жишээ нь бид нэр хүүхэд ахаас ахуулаад цагаан халааттай хүнийг харсан чинь цагаан халааттай хүмүүс бүгдээрээ баг эмч байлаа. Тийм бол тарих маань цагаан халаад өмссөн хүн чинь эмч гэж хатгалцдаг. Тэгээд дараа нь цагаан халааттай хүнийг харахаараа бид нэр энэ хүн яг эмч мөн үү, эмч биш үү? Эмч биш хүн гэсэн цагаан халаад өмссөн байж болно штэ гэж олон юм боддгоо. Нөгөө тарих маань бага ажиллахыг хүсэж байгаа учраас цагаан халааттай л штэ эмчтэй гэж ботчдөг. Яагад гэвэл бага ажиллахыг хүсдэг учраас. За тэгээд бид нэр энэ тарих бол альва нэгэн шийдвэрийг гаргахад бол хоёр янзаар бодож чаддаг юм байна. Энэ ном дээр бол нэгдүгээр систем, хоёрдугаар систем гэж нэрлэлсэн. За нэгдүгээр систем гэдэг маань бол ерөөсөө альва зүйлийг өнгөцгөн бодоод шийдвэр гаргадаг. Өнгөцгөн бодохыг бол нэгдүгээр систем гэж нэрлэж байгаа. Энэ нэгдүгээр системийн хамгийн гол ажиллагаа бол ой санамжин дээр төвлөрч ажилладаг. Саяны хэлсэнчлэн бид нэр ингээд нөгөө тарих маань бага ажиллахыг хүсэж байгаа учраас альва нэг зүйл давхцаад эхлэх юм бол тэрийг эн чинь ийм гэж хадгалж байгаа шүү дээ, тий. Чинь нүдний шилтэй хүн чинь ухаантай байд юм байна. Эн чинь айгуу гоё үнэтэй костюм бичээг өмссөн, өсөө айгуу гоё янзчаа тэгэхээр өндөр алтан тушаалтай юм байж гэдэг юм уу, тий. Ингээд эн чинь ийм байд штэ гэд ингээд тарих маань ингээд хадгалаад аваад үлдсэн байгаа гэсэн штэ. Нэгдүгээр систем бол энэ яг ой санамжин дээр төвлөрөөд ажилладаг. Миний үзэж харснаар чинь эн чинь ийм байд штэ гэж бодчихдог. Гэхдээ бид нэр цагаан халаатай хүнийг харангуйтаа шууд эмч гэж бодож байгаа. Энэ маань ингээд шууд зүүн совинч юм шиг ингээд шууд бидний дотроос цагаан халаатай эмч эн чин айгуу гой хуцалчиж энэ айгуу өндөр алтан тушаалтай юм байж гэдэг юм уу. Ингээд шууд бодож байгаа энэ бодол маань биднэрт ингээд анзаарахдаггүй шууд гарч ирж байгаа юм шиг боловч тархин дотор маань бол бидний ой санамжнаас төстөө зүйлийг гаргаж ирээд гаргаж ийна гэсэн үг. Та өөрөө анзаарч амжаагүй байтал таны ой санамжнаас одоо харж байгаа зүйлтэй чинь төстөө зүйлийг гаргаж ирээд шууд та дүгнэлтээ хийж ийна гэсэн үг.
Тийм учраас нэгдүгээр системийн хамгийн гол онцлог бол адилтгах механизм гэж ном дээр бичсэн байлээ. Адилтгах механизм гэхээр энэ нөгөө өнгөц бодоол бид нэр ингээл зүүн совингоорч гэмээр юм ингээд шууд шийдвэр гаргаад байгаа. Энэ зүйл бол адилтгах механизм буюу одоо харж байгаа сонсож байгаа зүйлтэйгээ төстөө зүйлийг гаргаж ирээл шууд ботчдөг. Тэгээд төстөө зүйлээ харангуйтаа эн чинь энэ юм байна гэд дүгнэлт хийчихэж байгаа шүү дээ, тий. Гэхдээ энэ дүгнэлтээ бид нар няцааж болно. Цагаан халааттай ч гэсэн эмч бишчээч болно штэ гэж няцааж болно. Ингэж няцааж олон талаас нь тунгаан бодож эсэргүүцэж бодох нь болохоор хоёрдугаар систем ажиллаж байгаа гэсэн. Илүү хүн бодож юм гэсэн үг тий. Номын зохиолч маань илүү зөвөр номыг ойлгомжтой амархан болгохын тулд нэгдүгээр систем, хоёрдугаар систем гэж яриад байгаа боловч нэгдүгээр систем гэдэг нь энэ зүйл чинь ийм байдаг штэ гэл ухамсаргүйгээр зуршлынхаа дагуу бодохыг бол нэгдүгээр систем гэдэг байгаа. Тэрнээсээ илүү гүн гүнзгий тунгаан бодоод няцааж бодоод олон талаас нь харьцуулж үзэх нь болохоор хоёрдугаар систем. Тэгэхээр болохоор нэгдүгээр систем, хоёрдугаар систем гэдгийг илүү амархнаар бол зүгээр өнгөцгөн бодох бүр гүн гүнзгий тунгаан бодхоо гэд ойлгоцсон ч болно гэсэн. Тэгээд энэ нэгдүгээр системийн маань онцлог хамгийн чухал зүйл нь бол адилтгах механизм. Энэ адилтгах механизм ажиллаж байгаа шалтгаан бол бидний тарих залхуурдаг учраас. За тэгээ номын маань нэгдүгээр бүлэг дээр бол энэ нэгдүгээр систем болон хоёрдугаар системийн ялгааг бичиж өгсөн байдаг. Нэгдүгээр систем бол одоо ингээл бүр зүүн совин шиг шууд ажилладаг бол хоёрдугаар системийг ажилуулахын тулд та өөрөө хичээл зүтгэл гаргаж ухамсартайгаар тунгаан бодож одоо хоёрдугаар системийг ажилуулах ёстой гэдэг. За тэгээд номын 2, 3 дугаар бүлэг дээр бол мэдээж бид нэр угаасаа яаж ч батсан хар ухаанаар бодсон ч гэсэн аливаа нэг зүйлийн нэг үзүүрийг нэг шинж тэмдгийг хараад эн чинь ийм штэ, эн чинь тийм штэ гэд дүгнэлт гаргаад яарал дүгнэлт гаргадах юм бол мэдээж амьдрал дээр маш олон алдаа гарах нь ойлгомжтой. Тэгээд номын 2, 3 дугаар бүлэг дээр бол бид нэр нэгдүгээр системээр өнгөцгөн боцноороо ямар олон төрлийн алдаа гаргаж болох вэ гэдгийг маш олон туршилтаар батлаж харуулсан байдаг. За өнөөдрийн бичлэг дээр бол энэ олон жишээ баримтуудаас илүү их амьдрал бидний амьдрал тохиолдож болцсошгүй яг өдөр тутамдаа амьдралд хэрэгжүүлэх болохоор 5 зүйлийг нь сонгож авсан байгаа. Тэр 5-ын талаар ярина. За эхнийх нь бол бид нэр одоо 1-р систем, 2-р системээс 1-р системээр илүү их ажилдаг гэсэн тэгэх явцдаа бол бидний нэлээх гаргадаг алдаа бол 1-р эхний мэдээлэлд хит их ач холбогдол өгдөг. Эхлээд харахтаа энэ хүнийг одоо жишээ нь ухаантай гэж хараач ч юм уу эсвэл нэг хүн эхлээд ухаантай үйлдэл хийгээд ерөнхийдөө энэ хүнийг ухаантай гэж дүгнсэн бол цааш тийм бүх үйлдэлийг нь ухаантай гэсэн итгэл үнэмшлэрээ тайлах гад байдаг. Эхний одоо үнэлгээ, эхний мэдээлэл дээр хит автах гад байдаг. За жишээ нь номын зохиолч бүр өөрийнхөө жишээ өгчсөн байгаа хгүй. Зохиолч маань ингээд хүүхдүүдийн ингээд шалгалтын материалыг засаж байгаа шүү дээ. Тэгээд шалгалтын материалыг засаж байхдаа эхний асуултанд маш сайн хариулсан байвал ингээд дараа 2 дахь 3 дахь асуултанд ч гэсэн өндөр оноо өгөх магадлал байх гэдэг. Эсвэргээрээ эхний асуултанда жоохон дутуу хариулсан бол 2 дахь 3 дахь дээр нь ч гэсэн жоохон оноогийн дарах гэдэг хандлага өөрөө ажигласан байгаа. За тэгээд номын зохиолч маань ингээд өөрөө хэдийгээр эрдэмтэнд байсан ч гэсэн хүн л учраас яг л энэ эхний мэдээлэлд хилт автах гэсэн энэ үзэлтэд автсан шүү дээ. Тийм учраас энийгээ даван туулахын тулд зохиолч бол хүүхдүүдийн оюутныхаа материалуудыг бүгднийг зэрэгцүүлээд эхнийх нь оноонуудыг бүгдийг эхний асуултанд бүгдийг шалгаад дараа нь 2 дахь асуултуудыг шалгадаг, дараа нь 3 дахь асуултуудыг шалгадаг. Ингэснээрээ одоо 3 дугаар асуултан дээр сайн хариулсан ч гэсэн эхний асуултандаа дутуу хариулсан бол энэ хүүхдийн оноогийн дарахгүй байхын тулд ингэж одоо өөрөө бас ажилласан гэж хэлээ. Тэгэхээр энэ хэдийгээр бүр юм том Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн ч гэсэн өөрөө эхний мэдээлэлд нь анхны сэтгэлдээ хит их автдаг энэ зүйл автагддаг учраас бид нар бол бүр илүү их автагдах магадaltaй шүү дээ, тий. За дээрэс нь ингээд та ингээд хурал зөвлөгөөн ч юм уу олон хүмүүсийн дунд ингээд санал асуулга явуулах ч юм уу саналын сонсох юм бол хүмүүс ерөнхийдөө эхний мэдээлэлд хит автдаг учраас эхний хүн юу гэж хэлнэ тэр одоо мэдээлэл дээр нь үндэслэл дараагийн хүн өөрийнхөө бодлыг тэр хүний бодолтой жоохон төстөө болгоод хэлчихдэг юм байна. Тийм учраас номын зохиолч бол хэрвээ та ямарваа нэгэн зүйлийн одоо саналыг авах гэж үзэж байгаа бол аль болохоор их сурвалжууд нь таны асууж байгаа хүмүүс чинь хол ч юм уу тий бие биенийхээ бодлыг сонсохооргүй тус нь ч юм уу саналыг сонсвол илүү их одоо баталгаатай мэдээлэл олж авах боломжтой. Аль эсвэл та хүмүүсээ санал авахдаа бичээд ирээ. Нэг удаа ингээд бичээд тань саналаа өгчих юм бол дараа нь тэр хүн хажуудлынхаа хүний бодлыг сонсонгуудаа тэр саналаа өөрчлөхгүй шүү дээ, тийм учраас энэ эхний мэдээлэлд хит автдаг зүйл бол биднэрт бүгдэнд нь байдаг. За хоёр дахь нь бол хүн бол эрсдлээс хит их айждаг, эрсдлээс хит их зугтдаг. Энийг бол бид нар бүгдээрээ мэднэ. Гэхдээ хүн зарим нэг тохиолдолд бол эрсдэл рүү бүр тэмүүлдэг гинэ. Бүр илүү өөртөө хортой, бүр илүү эрсдэлтэй шийдвэрийг зарим тохиолдолд нэгдүгээр систем маань гаргаж яадаг. За энэ маань ямар тохиолдол вэ гэхээр бид нэр энгийн үед бол эрсдлээс бид нэр зугтдаг юм байна. За жишээ нь одоо би тань дээр очсноо хоёлоо зоос шийдье. За зоос шийдснээ сүлд буух юм бол та надад 50,000 төгрөг өг.
Хэрвээ тоо буух юм бол би танд 100,000 төгрөг өгье. Тэгэх юм бол сүлд тоо буух чинь 50-50% магадaltaй шүү дээ, тий. Тэгэд энэ яг ийм зүгээр 50-50% магадaltaй үед бол хүмүүс стресс зайлсхийж яадаг. Харин эсвэргээрээ би тантай ингээд зоос шидэж тоглоё гэсэн чинь та тоглолчлоо гэж бодъё л да. Тоглоо та 50,000 төгрөг надад алдчихлаа гэж бодъё. Тэгвэл нэг удаа 50,000 төгрөгийг алдсан тохиолдолд бол хүн дахиад тоглоё гэдэг. Уул нь алдсан юм чинь эрсдлээс бүр зүхтаамаа штэ, тий. Тэгтэл эсвэргээрээ хүн алдаад эхлэх юм бол эрсдэл рүү бүр тэмүүлдэг. Яагаад гэвэл дотор нь одоо юу яаж ийн гэсэн үг л дээ. Нэг удаа 50,000 алдчих юм бол би дахиж тоглоод нэг удаа очих юм бол өөрийнхөө алдсан 50,000-ыг олоод авна. Тэгээд дээрэс нь бүр дахиад илүү ихийг авч юм тий. Тэгэхээр одоо кино минон дээр ч гэсэн нөгөө нэг мөрөдөө тоглоом тоглож байгаа хүмүүсийг харах юм бол хожигдох тусмал бүр их мөнгө тавиалаад штэ, тий. Тэр маань ингээд нэгдүгээр системээр буруу ажиллаж байна гэсэн үг. Нэгдүгээр систем бол зүгээр энгийн үед бол эрсдлээс цухтаадаг ч гэсэн бүр эрсдэлтэй бүр аюултай үед бол эрсдэл рүү бүр тэмүүлдэг, ингэж алдаа гаргадаг бахны. Тэгэхээр та амьдрал дээр ч гэсэн одоо энгийн үед бол ашигтай юмнасаа хит их айгаа зүхтаад идэг хэмнээ жоохон алдаа гаргацсан, жоохон эрсдлээ үүссэн үедээ бүр их эрсдэл рүү тэмүүлээд авах магадaltaй учраас та бас өөрөө шийдвэр гаргахдаа одоо энгийн үед би эрсдлээс айгаад ашиг алдаад байна уу? Алдаад байгаа үедээ би бүр алдах гад бүр эрсдэлтэй юм хийгээд ингээд дайраад ийн үү гэдгээ бас өөрөө ажиглаж үзэх хэрэгтэй байх нэ. За гурав дахь нь бол бидний энэ нэгдүгээр систем бол ерөнхийдөө нүдээр харсан зүйлтэй хит их итгэх гээд байдаг. За жишээ нь одоо нэгдүгээр систем маань бол өнгөцгөн боддог учраас тоо баримтаас илүү зөвхөн мэдээлэлд ач холбогдол өгчт юм байна л да. Тийм болохоор одоо жишээ нь энэ хагалгааны дараа хүмүүсийн 90% нь амьдардаг гэж хэлэх. Эсвэл энэ хагалгааны дараа хүмүүсийн 10% нас бардаг гэж хэлэхэд бид нэр 10%, 90% гэдэг чинь уул нь яг адилхан мэдээлэл ч тийм тэгсэн хэрнээ 10% нас бардаг гэж хэлэх юм бол айж идэг. Яг гэвэл бидний нэгдүгээр систем тооноос илүүгээр нүдэндээ харагдаж байгаа мэдээлэлд илүү их итгэдэг. Тийм учраас 10% тоо гэдгээс илүү нас барна гэсэн үг илүү нөлөөлөд байна гэсэн. Тэгэхээр нүдэнд нь ямар зүйлийг нь илүү их харуулна. Тооноос илүүгээр яг тэр агуулга нь аль агуулгыг үхэн гэсэн агуулга уу, амьд үлдэн гэсэн агуулгыг илүү их нүдэнд нь харж жихэлэн сонсогдох уу гэдгээс хамаарат хүн өөрөө шийдвэр гаргаж байна гэсэн. Тийм учраас одоо маркетингийн хүмүүс ч юм уу, борлуулагч нар ч юм уу, одоо удирдах албан тушаалтан ч юм уу хүнийгээр манипуляц хийхдээ яг адилхан зүйлийг арай өөр өнцгөөс нь хэлэнгүүтээ хүнийг одоо ингээд тархийг нь угаачдаг шүү дээ, тийм учраас бидний олвол ингээд тоо баримтаас илүүгээр нүдэндээ харж байгаа агуулгад итгэдэг. Нүдэнд нь юу харуулж байна? Тэрэнд л итгээд идэг. Нэгдүгээр систем маань. Яг бол нүдэндээ харж байгаа агуулгыг энэ яг худлаач хийж болно шүү дээ. Заав ээж байгаарэ 90% 10% гэдэг чинь яг адилхан нэг зүйлийг хоёр талаас нь яриад байгаа юм шүү гэл няцаагаал тунгаан бодоод эхлэх юм бол хоёрдугаар систем маань ажиллаж байгаа. Хоёрдугаар систем ажиллана гэдэг чинь маш их энерги зарцуулна. Тийм учраас энергийг зарцуулахын тулд аль болохоор бид нэр өөрсдөө харж байгаа зүйлээ нүдээр харж байгаа зүйлээ няцаалгүйгээр тийм штэ, үнэн штэ гэж бодчихдог. Тийм учраас ер нь бол энийг бас хүмүүс одоо борлуулалтын хүмүүс ч юм уу, удирдах албан тушаалтны хүмүүс энийг бас хүн дээр ашиглаж бас маш их тарих угаалтыг явуулдаг гэсэн үг шүү дээ, тий. За гэхдээ хоёрдугаар систем маань бол ажиллахын тулд маш их энерги зарцуулдаг гэсэн шүү дээ, тий. Тэгтэл энерги нь буюу бензин нь байхгүй бид нэр хит их ядарсан байх юм бол хоёрдугаар систем маань бүр ажиллахгүй. Тийм болохоор хит их ядарсан үедээ шийдвэр гаргахаас одоо зайлсхийх хэрэгтэй гэсэн. Яг тэгвэл хит их ядарсан үедээ таны тунгаан бодох нөгөө логик сэтгэлээ чи ажиллахгүй учраас хүн танд юу гэж хэлсэн та тэнд нь итгээд автаад буруу шийдвэр гаргах магадaltaй гэсэн үг. Тийм болохоор хоёрдугаар системийг ажилуулахын тулд маш их энерги хэрэгтэй учраас гой амарцсан байхдаа, тайван байхдаа зөв шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. За дөрөвдөх нь зүүн савин гэдэг зүйлийн талаар ярьдаг. За зүүн савин гэдэг бол ингээд бид нэр ягаад ч юм бэ сайн ч юм шиг, ягаад ч юм бэ муу ч юм шиг. Ягаад гэдгийг бид нэр өөрсдөө тайлбарлаж чадахгүй тэр нэг мэдрэмж ч юм уу дотроос маань нэг шууд бодол төрдөг зүйлийг зүүн савин гэдэг шүү дээ, тий. Гэхдээ номын зохиолч бол зүүн савин гэдэг бол ямар нэгэн тийм эд шид биш ээ. Энэ бол зүгээр л хүний одоо өөрийнхөө туршлага дээрээ, бодол дээрээ, ой санамжин дээрээ төвлөрөөд маш хурдан альваа зүйлийг таньж байгаа. Гэтэ яагаад таниад байгаа вэ гэхээр тэр зүйл өмнө нь ингээд таны толгойн дотор маш их болж исэн учраас шууд тэрийг ингээд та мэдрээд байгаа. Жишээ нь ингээд ууртаа ярваацсан хүнийг харангуйтаа бид нэр шууд ууртаа гэж боддоо шүү дээ. Яагаад гэвэл бид нэр хүүхэд байхасаа алхахуулаад ярваасан хүнийг харсан чинь дандаа ууралцсан байсан учраас аман дэшээ болцсон байх юм бол баярлцсан байдаг гэдгийг бидний ой санамж мэдж байгаа. Тарих маань мэдж байгаа. Тэгээд шууд дотроос маань хариу үйл гаргаж байгаа. Тэгэхээр ууралцсан хүнтэй яаж харьцах вэ? Инээс хүнтэй яаж харьцах вэ? Гэх мэтлэнгээр бидний толгой дотор маш их мэдээлэл байгаа шүү дээ, тий. Тийм болохоор зүүн савин гэдэг байгаа бол номын зохиолч маань хэлэхдээ таних юмыг таних маш хурдан яагаад өөрөө таниад байгаа вэ гэдгийг мэдэхгүйгээр толгойн дотроос маань маш хурдан хариу үйлдэл үзүүлж байгаа тэр зүүн савин гэдэг бол альва нэг нөхцөл байдлыг таньж харахыг бол зүүн савин гэж нэрлсэн байдаг. Тийм болохоор зүүн савин бол бид нэр зарим тохиолдолд зүүн савинд итгэж болно, зарим тохиолдолд итгэж болохгүй. Онлын үднээс номын зохиолчийн одоо онлын үднээс тайлбарлах юм бол бид нэр ямар үе зүүн савинд итгэж болох вэ гэхээр өөрөө сайн мэддэг талбартай. Жишээ нь та одоо шатрын мэрэгжилтэн бүр шатрын мастер тоглогч байлаа гэхэд шатар тоглож байхдаа өөрөө зүүн савинд итгэж болно.
Яагаад гэвэл таны толгойн дотор шатартай холбоотой маш олон ингэж нүүл ингэн тэгнэ гэсэн бүх мэдээлэл таны толгойн дотор байгаа учраас тэр мэдээллүүдийг та өөрөө бодохгүй байсан ч гэсэн зөнгөөрөө таны дотроос шууд тэр хариу үйлдэл гарч ирж байгаа учраас тэр зүүн совиндоо итгэж болно. Харин эсвэргээрээ та сайн мэдэхгүй нөхцөл байдалд бол зүүн совиндоо итгэх нь буруу юм а. Яагаад гэвэл одоо байгаа нөхцөл байдлаа та сайн мэдэхгүй байтал ой санамж чинь чадхаараа л нэг төстөө мэдээллийг гаргаж ирээл эн чинь ийм юм шүү гэж бодоод байгаа болохоос ш өөр нөхцөл байдал энэ шинэ нөхцөл байдалд бол зүүн совиндоо итгэх нь сул тал юм а гэдгийг хэлсэн байлээ. За үүний дараа 5 дахь нь бол ой тогтоолт. Ой тогтоолт. Бид нэг ой тогтоолтын дээрээ ер нь бол нэгдүгээр систем чинь адилтгах механизм буюу мөн нь үзэж харсан зүйлийг эн чинь юм штэ эн чинь тийм штэ гэж нэг туйлшраал яваад ахыг хэлээд байгаа штэ тий. Тэгтэл ой санамж маань бол бид нэр ерөөсөө бидний ой санамж бол ямиг ингээд бүхлээр нь нийлбэрээр нь дүгнэдэггүй. Хамгийн сүүлийнхаа зүйлээр л дүгнждэг. За нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байгаа юм л да. Нэг хүмүүс дээр ингээд туршилт хийж байгаа. Хүний гарыг ингээд усанд дүүрээд 60 секундын турш тогоор цохиулаад өвтгөж байгаа. 60 секундын турш тий. Тэгвэл нөгөө гарыг нь болохоор дахиад яг адилхан 60 секундын турш өвтгөж байгаа. Тэгснийхаа дараа нэмэлтээр 30 секундын турш арай бага өвтгөж байгаа. Тэгвэл нөгөөгнөөс асууж байгаа. Энэ хоёр туршилтын аль нь гайгүйсэн бэ? Аль туршилтанд нь та дахиж орох вэ гэхээр нөгөө хүн маань 90 секунд өвдснөө сонгодог. Яагаад 90 секунд өвдснөө сонгож байна гэхээр эхлээд бол өвдсөн. Гэхдээ сүүлийн 30 секунд нь өвдөлт бага байсан учраас энэ өвдөлтийг арай бага гэж бодож байгаа. Тэгтэл яг бид нэр логикоор бодоод үзэх юм бол уул нь яг адилхан эхлээд 60 секунд өвдчихэд дараа нь арай багч гэсэн нэмэлтээр 30 секунд өвдөж байгаа юм чинь бид нэг арай илүү хохирж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгтэл бид нэр ой санамж маань болохоор энэ нь 60 секунд, энэ нь одоо 90 секунд гэж бодож чаддгүй зүгээр л хамгийн оргил үедээ би хэрэг хөвдлөө. За тэгээд төгсгөлт нь би хэрэг хөвдлөө гэж бодоход төгсгөлт нь арай бага өвдсөн. Харин нөгөө 60 секунд нь өвдсөөр байгаа л дууссан учраас энэ арай амар юм байна гэж бодчихдог. Тэгэхээр бид нэр ингээд ой санамжин дээрээ тулгуурлаа шийдвэр гаргах юм бол бас илүү буруу шийдвэр гаргах магадaltaй гэсэн үг тий. Аливаа нэг зүйл маш гоё байсан ч гэсэн төгсгөл нь жоохон одоо сэвтэй байх юм бол бид нэр тэрийг бүхлээр нь муухайсан гэдэг үнэтэй. Гэтэл аливаа нэг зүйл маш одоо хэцүү байсан ч гэсэн төгсгөл нь гоё ах юм бол бид нэр бүгд нь төгсгөл нь гоё байна гэдэг үгэнчдэг. Тийм ч учраас одоо бид нэр жишээ нь ингээд ямар нэгэн байгууллага ч юм уу очиод үйлчилгээ авах юм бол яг бид нарыг гарахад нэг жижигхэн чихэр өгөх юм уу жижигхэн бэлэг өгдөө штэ тий. Яагаад гэвэл бидний ой санамж гарахад яг ямар сэтгэлдэл төрсөн бэ гэдгээр тухайн байгууллагын нийтэд дүгнждэг учраас бас төгсгөл хэсэгт нь айгүй гоё ингэж бэлэг мэлэг өгөх бол бидний ой санамжин дээр бас тоглолт хийж байгаа гэсэн үг ээ. За тэгэхээр энэхүү нам дээр энэ мэдчлэнгээр өнөөдрийн бичлэг дээр бол зүгээр л би энэ 5 арай бидний амьдралд хүний амьдралд өдөр тутмын амьдралд хэрэг болов гэсэн үндэс гэж бодсон зүйлээ ярьлаа. Тэрнээс шиг энэ ном дээр бол маш олон төрлийн ийм одоо бодлын алдаа ч юм уу сэтгэн бодох дүгнэлт их алдаа нарын талаар бичсэн байлээ. Тэгэхээр нэг нэгээр нь ингэж тус тусдан ч гэсэн уншиж болохоор юм байлээ. Тэгэхгүй бол бас ном маань бол жоохон зузаан. Би бол яг бичлэг хийх гээд бүгднийг маш хурдан уншсан ч гэсэн яг зүгээр тайван унших юм бол тус тусд нь ингээд алдаа болгоныг тунгаан бодоод яг энэ алдааг би яаж гаргадаг вүлээ, хүн бас энэ алдааг маань ашиглаж над дээр ямар тоглолт хийж байсан байж болох вэ гэдгийг бодож үзсэн юм байлээ. За миний хувьд бол энэ номны өмнө нөлөөлөл гэдэг номыг оруулсан байгаа. Нөлөөлөл гэдэг ном бол хүнийг ятгах тарих угаалтын талаар ном. Тэгээ тэр номыг уншаад энэ номыг уншихад бол ерөөсөө л тэр нөлөөлн, хүнд нөлөөлн, тархины угаан, манипуляц хийгээд байгаа чинь ерөөсөө л бидний нэгдүгээр систем дээр тоглолт хийгээд байгаа юм биш үү гэдэг нь бол яг харагдчихлээ. Яагад гэвэл нэгдүгээр систем гэдэг чинь ерөөсөө нэг шинж тэмдгийг хараад бүхлээр нь тийм гэдэг үнчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө биднэрт нөлөөлөх гээд идэг, ятгах гад идэг, тархи маань угаах гад идэг хүмүүс маань тэр яг нэг шинж тэмдгийг харуулчих шина гэсэн үг. Тэгэл итгэждэг. Яагад гэвэл бид нэр тэр нэг шинж тэмдгийг харснаа худлаач хийж магадгүй штэ гэж тархи ажиллахаар айгүй энерги зарцуулах гэдэг учраас нэг шинж тэмдгийг хараад цацаа тийм гэл дүгнждэг. Тэгэл ихэнхдээ ер нь амьдралынхаа баг ихэнх хугацаанд тэгэл нэгдүгээр степээр амьдэрдэг учраас нөгөө хүмүүс маань одоо бидний дээдл тархи угаахыг хүсэж байгаа хүмүүс бол тэр нэгдүгээр степээр маань тоглолт хийж байна гэсэн үг тий. За нөгөө талаараа тэгсэн бид нар өөрсдөө ажил амьдралаа илүү амжилттай болгохын тулд бас угаасаа л бусад хүмүүст нөлөөлөх хэрэгтэй шүү дээ тийм учраас бас энэ номыг уншаад үзэх юм бол та өөрөө бас яаж ингэж хүний ятгалаханд одоо буруу шийдвэр гаргаж байна. Нөгөө талаараа бас хүнийг одоо ингэ зөв рүү чиглүүлэхийн тулд ч юм уу хүнд нөлөөлөхийн тулд бас яаж нэгдүгээр систем дээр нь ажиллах вэ талаар ойлгох боломжтой юм байлээ. За тэгээд бас дараа нь ер нь бол наад жишээлөө нөгөө яврах гэдэг ном байдаг. Тэр яврах гэдэг ном бол яг энэхүү агуулгын ном дээр үндэслээд бичигдсэн ном гэж хэлж болно. Яг адилхан одоо энэ номын зохиолч бол өөрөө одоо үйл хөдлөлийн гэдэг юм уу зан төлөвийн эдийн засгийн одоо салбарын эцэг гэж хэлэгддэг юм шүү дээ. Тэр яврах гэдэг ном болохоор яг энэ зан төлөвийн эдийн засгийн одоо судалгааны шинжилгээнд дээр үндэслээд бичигдсэн ном баггүй. Тэр ном дээр бол хүн яг нэг шинж тэмдгийг хараад ингээд шийдвэр гаргаад байгаа учраас тэр нэг шинж тэмдгийг бид нэр яаж үзүүлээд маркетингаа борлуулалтаа илүү сайн хийх вэ гэдэг талаар бичигдсэн ном юм байлээ. Тэр номыг бас
хурдан уншаад бас бичлэг болгон оруулах болно. За дараагийн бичлэг дээр бол энэ өглөөний 5 цагийн клуб гэсэн энэ номыг ярих болно. За энэ ном бол бүр үнэхээр одоо хэрвээ танд урам зориг хэрэгтэй байгаа бол өөртөө итгэж чадахгүй байгаа л та тий өөрийнхөө нөөц болцоондоо хэрвээ эргэлзэж байгаа бол энэ номыг бүр заавал уншиж үзээрэй гэж санал болгомоор байна. Тэгээд уншиж үзсэн яг энэ номыг бодвол бол маш хурдан уншигддаг ном байлаа. Тэгэхээр дараагийн бичлэг дээр энэ номны талаар ярилцах болно. Тэгээд өглөөний 5 цагийн номын клубын бичлэг дээр дахин уулзъя.